Заасан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрлөж сурч амьдарч буй монголчуудын бодит амьдрал дээр яг ямар харилцаа хандлага нэг нэгэндээ гаргадаг, нэгнийг хэрхэн ойлгож дэмждэг талаар үннийг ярих болно. Хэрвээ энэхүү дугаар маань таалагдана гэж бодож байвал та лайкаа дараад, саба дараад, хонхоо дараад өгөөрэй. Өнөөдөр монгол хүн хайрлаж чадах байсан цаг юм. Миний бие бүгд найрамдах Солонгос улсад сурч хөдөлмөрлөж үзсэн хүний хувьд бодол сэтгэлдээ хоримтлогдсон үлдсэн зүйлээ ярихаар шийдсэн. Би монгол хүнээ муулах гэсэнгүй. Нэгийг бодож хоёрыг тунгаах биз гэсэн үднэс энэхүү бичлэгээ оруулж байгаа юм. Авах гэхийн ухаанаар хандаж намайг ойлгох бах гэж найдаж байна. Бид нэгэндээ хэлэхгүй бол бидэд хэлэх хинч байхгүй шүү дээ. Өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсад 2020 оны 4-р сарын байдлаар Монгол улсын 56403 иргэн хөдөлмөрлөж сурч боловсрч амьдарч байна. Хүйсийн хувьд эрэгтэй 25753, эмэгтэй 30650 иргэн байна. Үүнээс Сөүл, Инчон, Бусан, Ансан, Совон, Пёнтаг, Илсан, Чонжо, Гинпо зэрэг хотуудад монголчууд хамгийн их төвлөрсөн байдаг. Солонгост ажиллаж амьдарч явсан монголчууд бүгд өглөө эртлэн босож орой хүртэл ажиллан ээдүүгээ бүтээхийн төлөө зүтгэж тэмүүлж байгаа хүмүүс. Их монголчууд айл нүүлгэл, цэвэрлэгээ, үйлдвэр, барилга үйлчлэгийн салбарт хууль ёсоор болон хууль бус байдлаар хөдөлмөрлөл эрхэлж байдаг. Гэвч энэ хүн амьдралын донд монголчууд бидний сэтгэл жил ирэх тусал нэг нэгнээс улам холдож хөндөрч байна. Нэг ийм үг байдаг шүү дээ. Элэг нэгнэ гэсэн сэтгэл эрдэнэс үнэтэй байдаг гэх үг. Тэгтэл өнөөдөр хүний нутагт байгаа монгол хүнээс айж зүхтах, нэгнээ дайсан мэт харж муулж ярьдаг болж яагаад ингэх болсон юм бол доо. Монголчууд бусдын төлөө сэтгэл гаргадаг, тус зөөлөн сэтгэлтэй хүмүүс гэдэг биш билүү. Харин өнөөдөр Солонгост байгаа хүмүүс өөрийн амьдрал, өөрийн ашиг сонирхлыг бодсоор хүн чанараа мартсан хүмүүс болж өнөөдөр бид нэг нэгнээ хамтрагч биш өрсөлдөгч мэтээр хардаг болж энэ хүн надаас илүү сайн ажиллаад даргын итгэлийг аваад л миний байр суурийг болоож орхихгүй гэж айдастай. Өөрийн орон зайг хамгаалах гэх нэрийдэл бусдыг доош хийхийг илүүд үздэг болсон. Мөн нөгөөх нь ч би энэ хүнээс илүү ажиллах хэрэгтэй. Нөгөө хүний дээр гарах гэсэн атхан бодлоо тархийг нь дүүргэн. Хамт зүтгэхийн орон хэн нэгнийхээ алдааг хүлээж хамжилтанд нь атархаж бусдын уналтанд баясдаг болж энэ бол хүний хамгийн гонхтой үнэн төрөх юм. Мэддэг зүйлээ бусдад зааж өгөхийн оронд нь нууцлж хамтаа ихийн оронд ганцаараа дэвших хүсэж амжилтыг нь мохоох гэж муу санаа гаргадаг. Харин хэн нэгний алдаа гаргал туслахын оронд нь бусдаа нэлж хошуу дүр доог тохоо гэж муулдаг. Ийм үйлдэл бусдын итгэлийг алдаж өөрийн хүн чанарыг өгөө хийж байгаа харамсалтай л хэрэг юм. Жишээ нь Солонгос улсад удаан жил болсон нэг байгууллагад удаан хугацаагаар ажилласан эсвэл бол хэдхэн хоног хэдхэн сарын өмнө төрүүлж ажилд орсон хүмүүс нэг нэгэндээ томрох, загнах, үйл тоох, юм асуухаар нь дуухгүй байх, ажил хийхээр нь буруу байна гэж шүүмжлэх, хэл мэдэхгүй бол солонгосоор хашгиран өөдөөс нь 9 шидийн зүйл хэлэх, мөн гадуурхах, мөн өөрийгөө дүүлгэж их цан гаргах, үг хэл үйл хөдлөлөөр пэдэлцэх зэрэг муухай зан авир гаргадаг нь хот биш. Өнөөдөр яг үнэн бодис байдал зүйл юм. Бид анхнаасаа бүгдийг чаддаг мэддэг төрөөгүй шүү дээ. Яагаад ийм муухай аргашаа гаргаж байна вэ? Энэ бол монгол хүний үнэн төрөх гэж үгүй шүү дээ. Зарим нэг л дугуйгаалж өөр хоорондоо дотн болж жижиг бүлэг тойрог үүсгэн бусдыг гадуурхах үзэгдэл цөөнгүй болсон харамсалтай. Зарим бүр өөрийгөө мундаг бусдаас илүү гэж үзэж элэгт нэгтнээ гадуурхах, өөрийнхөө эрхшэд байлгаж өгнөөс гарахгүй байхыг шаардах, үгийг хэлэхээр нь дарамтлах байдал гаргадаг. Ийм хандлага нь үйл итгэлцэл төрүүлж ажилдаа дуртай чин сэтгэлээс зүтгэх монгол хүмүүсийг хүртэл урамгүй болгодог. Үнэн дээр бид бүгд нэгэн зорилгоор адилхан хөдөлмөрлөж яваа монголчууд нэгнийхээ дээр доор гэж бус зэрэгцэн хөндлөж сурах нь хамгийн чухал болоод байна. Энэ бүхэн хамт олонны уур амьсгал монголчуудын хоорондын итгэлийг алдуулж байна. Мөн зарим монголчууд дунд солонгос хүнд илүү хүндэтгэлтэй сайхан ааштай ханддаг хэрнээ монгол хүнээ дорд үзэх үл тоомсорлох хандлага ажиглагдаг. Солонгос хүнтэй таарахаараа инээмсэглэн мэдчиж ажил зааж алдаа гаргуул тайлбарлан тусалдаг мөртлөө яг тэр зүйлээ монгол хүнд үзүүлэхдээ ширүүн үг хэлж үйл тоох бүр дорд үзэх тохиолдолч бий. Зарим дарга эзэндээ долгонож монгол хүнээ муулах, өөрийгөө магтах, сайн ажилчин болж харагдах гэж хичээдэг ийм хандлага монгол хүний нэр хүндийг бусдын нүдэнд бууруулж бидний хоорондын итгэл ив нэглийг улам цодруулж байгаа нь харамсалтай юм. Үүрэндээ инээж харьцдаг найрсаг дүр үзүүлдэг мөртлөө ард нь муу ярьж хов тараах нь хамгийн муухай зан юм. Энд гудамж метро автобусны буудлын олон нийтийн үйлчлэгээний газар монгол хүмүүс хоорондоо таарах үед нэгнээсээ зүхтах, мэдлэхээр мэдлэхгүй өнгөрөх бүр солонгос хүн бол жүжиглэх хандлага маш их байдаг. Гэвч үнэндээ амьдрал бол өрсөлдөөн биш хамтаа урагшлах аялал юм шүү дээ. Өнөөдөр чи хэн нэгэн тусал бол маргааш тэр тусна өөр хэлбэрээр чамд эргэж ирдэг. Өсөрхөх, хатархах муу санаа хизээч хүнийг дээшлүүлдэггүй. Эргээ чамд ямар нэгэн байдлаар хор болж
ирдэг шүү дээ. Өнөөдөр монголчууд эв нэгдэл гэж байхгүй. Солонгос хүнтэй монгол хүн ямар нэгэн асуудлаас болж маргахад монгол хүн юу ч хэлэхгүй дуугаа хараад л зогсож байдаг. Мөн нэг монгол хүн бусдынхаа өмнөөс үг хэлж солонгос хүнтэй шударга ярьцаж асуудлыг хамгаалах гэж оролдоход бусдын дуугүй өнгөрөх нь илбэг. Харин тэр зориг гаргасан хүн дараа нь ажилгүй болдог. Үлдсэн би л ажилтай байл боллоо гэж бодсон нам жим таг алга болдог. Ийм үед хамт олон эв нэгдэл итгэлцэл бүрэн алдагдаж нэгнийхээ төлөө зогсох зориггүй байдал газар авдаг. Харин бусад орны иргэд ижил нөхцөл байдалд орох үед бүгд нийлж дуурч чаддаг. Тэр солонгос хүний ажлыг хийхээс чухал татгалзаж хамтаа зогсож байдаг. Энэ л жинхэнэ эв нэгдэл эрхээ хамгаалах хүч юм. Харин бидний дунд тэр хүчил өгүүлэгдэж байна. Мөн тухайн улсад архитект ховын харилцааны зөрчил, ёс зүйн доголдол зэрэг асуудалд нэлээд түгээмэл ажиглагддаг харагдана. Энд ажиллаж байгаа монголчууд маань олон хүчин зүйлс, дарамт сэтгэл зүйн шалтгаан зэрэгээс болж архи руу ордог. Зарим нь архийг стресс тайлах хэрэгсэл гэж ч үзэж найз нөхөд хамт олноор ууж суудагч хэтрүүлэн хэрэгснээс үүдэн үг хэлний зөрчил маргаан зодон гарах нь илбэг бий. Иймэрхүү архитектанд зөвхөн хувийн асуудал бус ажил олгогчдын итгэлийг алдах, хамт олонны уур амьсгалыг эвдэх, монголчуудын нэр хүндийг бүхэлд нь унгаах шалтгаан болдог. Нэг нь архитект согтууч асуудал гаргавал бусад монгол ажилтгийч хамт нь найдваргүй гэж дүгнэх тохиолдол гардаг. Нэг үхрийн эвэр дөргивөл мянган үхрийн эвэр дөргидөг гэдэг шүү дээ. Бидний нэр биш монгол гэдэг нэр л гарна. Хүний нутагт монгол гэдэг нэрээ эрхэмлэж явбал зохистой байна. Дээр нь дайны хажуугаар дажингч нь эмгтээчүүд бас жах ингэр чанга байх хэрэгтэй байгаад байгаа юм. Эмгтээчүүд ажлын байранд хэрэг дарга эсвэл ахлах эсвэл удирдлагатайгаа хувийн дотны харилцаа үүсгэж монгол эмгтээ хүний нэр хүндийг унгаах асуудал цөөнгүй ажиглагдана. Мөн зарим нь хүртэл биеэ үнэлж амар хялбар замаар мөнгө олох асуудал ч их бий. Дээрх харилцаа хандлага буруугаар ашиглан нутагт нэгт монголчуудын ажлын байр болон бусад газарт дарамтлах, нэгнийг айлах, ичих, буруу зүйлд уруу татах, нэгнээ заллах тохиолдол их байдаг. Эцэст нь архитект, ёс зүйн доголдол, харилцан үйл итгэлцэл зэрэг нь гадаад ажиллаж буй монголчуудын нэр хүнд хамтын хүчийг сулруулах, тухайн улсад шинээр ирсэн иргэдэд дасан зохицох үйл явцад сөргөөр нөлөөлж монгол хүндээ итгэх, хэцүү нэгнээсээ зогтох ойлголтыг улам баттгаж байна. Бид гаднаа бүгд дэвтэй ойлголцож байгаа мэт харагдаж үнэн дээр дотроо нэгнээ сэрдэж айж итгэж чадлагыг зөвхөн өөрийн эрх ашиг амьдралаа бодон хуваа хичээж умсаа нуурсан муу шиг болчихсон шүү дээ. Хүний нутагт инхүү нэгнээ дүшиж дэмнэхийн оронд болгоомжиж сэтгэлээ нууж итгэлгүй амьдарч байгаа маань хамгийн эмгэлтэй юм. Би монгол хүнээ муулах гэсэнгүй. Яг л өнөөгийн амьдралд илэрч буй бодит байдал алдаа гажуудыг хэлж байна. Бид нэгнийхээ бурууг няцааж зэмлэн доромжлох биш, харин ухаанаар дэвсвэртэйгээр заасч зөвийг нь хамтдаа авч ашиглан урагшлах ёстой юм. Бид бүгд л гадны оронд гэр бүлийнхээ төлөө ирээдүйн бүтээхийн төлөө хөс хүчөө зориулан яваа жирийн монголчууд билээ. Харин бид нэгнээ ойлгохын оронд шүүмжиж хатаархаж холдож итгэл бус сэрдэлтээр ханддаг. Гэвч үнэндээ бидний хамгийн том дүшиг нь бид өөрсдөө юм. Хэрэв бид нэгнээ ойлгож зовлонгийн хамт нь урж амжилтанд нь чин сэтгэлээсээ баярлаж чадвал бид хаач байсан монгол хүн хэмээх нэрийг бахархалтайгаар авч явж чадна. Монгол хүндээ итгэл дүшиг урам өгч чадвал хүний нутагч бид гэрэл хасааж чадна шүү дээ. Учир нь эв нэгдэлд хүч оршдог, харин тэр хүчний их үндэс нь нэгнээ хайрлах, дэмжих, хүндэтгэх сэтгэл юм. Бид таньдагч байна уу, таньдгүйч байна уу, нэг нэгнтэйгээ мэдлж чаддаг бах. Хүчгүй сул дорой нэгнээ дээрлэхэж биш, харин хажуудаа чирч дэвнэж явах учиртай юм. Хүчтэй нэгнээ муулах биш, улам дэмжих, нэг нэгнээ сонсох, нэг нэгэндээ сайхан үг хэлэх, мэддэг зүйлээ мэддгүй нэгэндээ хэлж зааж өгөх, нэг нэгнээ бусдаас зөргилж өмөрч хамгаалах, эм түнжинтэй байж нэгнээ муулахгүй байх нь монгол хүний сэтгэл дотор хичнээн дулааг, хичнээн хүчтэй байдгийг бид амьдарч буй улсынхаа иргэдэд мэдрүүлэх болно. Ингээд өнөөдрийн ярих сэдэв маань үүгээр дуусаж байна. Би өнөөдөр бодит байгаа зүйлийг хэлж ярьсан байх гэж бодож байна. Санал нэг байвал та бүхэн маань комент хэсэгт сэтгэлдэл үлдээгээрэй. Эцэст нь лайка дараад, саба дараад, тонхоо дараад өгөөрэй. Би та нарынхаа өгсөн лайк, саб энэ тоогоор улам урам авч бичлэгээ улам сайжруулан илүү сонирхолтой зүйлийг судлан та бүхэндээ хүргэх болно. Нэг нэгэндээ хайртай байцгаая монголчуудаа. Та бүхнийхээ амьдралд аз жаргал, эрүүл, сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.